traders буюу үнэт цаасаа койноор өдөр тутам арилжаа хийдэг хүмүүсийн 95% нь мөнгөө алдчихдаг. Эсвэл ашиг олдгоо. 80% нь эхний 2 жилд арилжаа хийхээ болдог. Тэд нар яагаад болдог гэж бодож байна. За cryptocurrency буюу дижитал мөнгө за манайхан coin гэж нэрлэдэг. 2008 оны үед Америк нэгдсэн улсын санхүүгийн их хямралаас үүсч бий болсон түүхтэй. Үүнийг одоо анхны coin бол биткойн байсан. Тийм ээ. Үүнийг одоо Японы иргэн Сатоши Накамото гаргасан гэж хэлдэг. Өнөөдөр олон улсын зах зээл дээр 5000 гаруй coin арилжагдаж байна. Монголчууд маань ч одоо өнөөдөр энэ зах зээл дээр их орж байна. Энэ бол мэдээж сайн хэрэг. Хүн болгон хадгаламж үүсгэх хэрэгтэй. Дараа нь хөрөнгө оруулж авах хэрэгтэй. Гол нь хөрөнгө оруулахдаа зөв ухаалгаар хийх хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээр нь криптогийн зах зээлд санхүүгийн байгууллагууд, тэр бомтонгууд өнөөдөр хадаа софтвер, одоо AI, компьютер, машин ашиглаж койны үн буурах өсөхийг нь урьдчилан таамаглан тоглож байна. Хоёрдугаар санхүүгийн мэдлэгтэй хүмүүс, багууд үн цаас койны үнийг зөвхөн өсөх биш, бас унана. За энийг short sale гэж хэлдэг. Тэгэж мөрөөцөө тоглож байна. Гэтэл энэ машины эсрэг үнэ нь унана гэдээ одоо хэдэн 100 тэрбумаар жишээлх юм бол одоо ингэ тоглож байгаа санхүүгийн байгууллага одоо hedge funds гэж нэрлэдэг тийм ээ. Тэр бомтонгуудын эсрэг үн өснө гэж одоо хэдхэн мянган доллар тоглоод хожихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний сургалтын зорилго бол энэ хүмүүст суур техникийн анализ хийх чадвар өгөх, суур санхүүгийн мэдлэгийг өгөх зорилготой. Доосоо бууж байгаа койны үн хизээ дээшээ өсөх нь ямар сигналаар одоо түүнийг мэдэх юм. Эсвэл дээшээ өсөж байгаа үн хизээ буух юм. Тэр ямар сигналаар мэдэх вэ? Өөр бас одоо хизээ койноо худалдаж авах хэрэгтэй. Ингэх мэт одоо боловсролын чанартай зөвлөгөөнүүдийг л өгөх зорилготой. За ингээд бүгдээр дараа иргэд уулзахаа түр баярлалаа. Cryptocurrency буюу дижитал мөнгөний талаар илүү их мэдхийг хүсвэл та www.globalmongols.com сайтаас видео бичлэгийг бүгднээр нь хүлээн авч үзээрэй. Бизнес лидерүүдийг хөгжүүлэх олон улсын холбоо.